дараагийн сэдв бол хуульч эрхийн хамгаалалт. За дараах агуулгын өөрөөр хэлбэл дараах агуулгын одоо танилцуулна. За хуульч эрхийн хамгаалалтын үндэс хуульч гэж юм байна. Хуульч дараах ерөнхий үүрэгтэй байдаг. Монголын хуульчдын холбоо түүний авч хэрэгжүүлж байгаа эрхийн хамгаалалтын арга хэмжээний талаар Америкийн нэгдсэн улсын хуульчдын холбоо мөн түүний одоо хуульчдын эрхийн хамгаалалтын ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа болон Герман улсын хуульчдын холбоо бусад улс орнуудын хуульчдын холбоо талаар мөн дүгнэлтээ танилцуулах болно. Энэ 100 хуулиар баталснараа ардчлалын одоо үнэт зүйл болох хүний эрх хэрэгжүүлээг бол батлан тунхагласан. За сүүлийн жилүүдэд бол хуулийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй хуульчдын одоо эрх үүрэг хариуцлагыг одоо дээшлүүлэх зорилгоор мөн тэдгээрийн одоо мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор бол байнгын сургалт семинарыг бол зохион байгуулах мөн одоо уулзалт семинар бусад үйл ажиллагааг одоо зохион байгуулж байгаа. Түүнээс гадна одоо Монгол улсын хууль бол одоо олон улсын гэрээ, конвент, бусад холбогдох хууль тогтоомжуудыг одоо батлан гаргаж мөрдүүлж байгаа нь бол хуульчдын эрхийн хамгаалтын үндэс тавигдаж байгаа гэж үзэж байна.